Сайн байна уу? Энэ удаагийн хүндэт зочноор Монгол Улсын зөвлөх архитектор Гасан Цэрэнгийн Ням цагт Сүлт проект компани захирал оролцож байгаа. Тэгээд цаг зав гаргаад урилгын хүлээж авсанд баярлалаа. За тэгээд үзэгчтэй хандаад хэлэхэд түүх соёлын дурсгалт одоо барилга сэргээн засварлалтын салбарын тухайн мэдээллүүдийг үе шаттай олон талаас нь бүрхийг хичээж байгаа. Тэгээ энэ удаа болохоор яг барилга архитектурын сэргээн засварлалтын чиглэлээр дангиж ажилладаг зурцлын компани онцлог компани болох Сүлт проектыг оролцсон байгаа. За тэгээд энүүгээрээ дамжуулаад Монгол одоо архитектурын дурсгал барилгуудыг сэргээн засварлахад тулгамдж байгаа асуудал, бэрхшээл тийм талаас нээлттэй ярилцаасаа гэж Ням цагт архитектороос хүссэн ба. За тэгээд Ням цагт архитектор маань өөрийнхөө тухай товчхон бөгөөд дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Би бол яг Цахим аймгийн сонгон сумд төрсөн. Өдөөний хүүхэд, одоо малчны хүүхэд. Энд 8 жил сонгон сумд төгсөөд 10 жилийг нөмөргөө 10 жил төгссөн. Тэгээд нөмөргөө 10 жил төгсөж одоо манай ах тэнд хотод оюутан байсан. Тэгээд миний төд одоо ер нь энэ архитектор бол их зүгээр мэрэгжил байна гэд зааж өгдөө. Тэгээд бид нар таасаа тэгээд энэ яахтай 10 жилийн өдөөний хүүхдэд чи юу ч мэдээгүй. Анх удаага айлд телевизээр үзэж байгаа шүү дээ. Тийм л үе байсан. Энэ бол 1980 он. Тэгээд бид нар тэндээ яг конкурс ороод тэгээд яг оролцоод ялагч юм л да. За нэг хүн ялсан. Тэр хүн бол ямар ч гэсэн цахимд ганц ойротсон байсан. Тэр хүн бол одоо архитектор болоогүй. Тэр үед л бас тэмлээ өөрөө очсон нэг одоо байхад санаж байгаа. Тэгээд манай нэг найз битэрөө тэнд чинь бол ер нь архитектор болно гэдэг чинь ямар ч бас Улаанбаатараас ч барилгын гинком сураад онцрол тэгэл цаашаа бол архитектор болно шүү дээ. Гэдэг үгээр битэр барилгын гинкомыг авч ирчихсэн 80 онд. Тэнд бол яг бид тэр орвол дээд сургууль байсан л да. Хатаадын хөвч байсан. Тэгээд зорьсон. Тэгээд бид тэр энд барилгын коллеж дээрээ барилгын гинком дээрээ угаас 10 дугаар гэсэн өгчин цахлааны ангид орд. Тэгээд техник архитектор ангиж байсан. Тэрлүү орно гэж шалгалт өгөө тэрэ 2 дугаар курсээс нь орж байгаа. Тэгээд тэндээ суралцаад завсартанд зэрэгт яваад 86 онд юугаа төгсөөд сэргээн сурлах газар ордгийн учир утга нь юу юм гэхээр зэрэг би зэрэгт яваад бид нар шинэ дадлах тарж байгаа зэрэгт явцсан. Бид зургийн студид дадлах тарж байгаад зэрэгт яваад 3 жил зэрэгт яваад ирэхэд дадлага дуусах учраас одоо өдөөний одоо залуучууд сэргээс алгацсан хүмүүс чинь одоо өдөө орон нутагтаа байсан бол айлх салин ингээд цаарах бол ингээд явах гэсэн. Тэгээд бид нар чи яг дадлага дуусах хэвээр тэгээд дадлагыг газар олдохгүй. Тэгээд гисэр сүмдэр дадлага хийж ирсэн. Тэн дадлагыг очиход бол одоо бас ингээл гисэр сүмдэ хүмүүс яаж аваад тэгэл манай архитектор Батбаяр гэдэг хойд болсон. Тэр үе талаар дараа ирнэ. Тэр хүн одоо хүлээж аваад тэгэл ер нь тэнд дадлах хийгээд нэг жил болоод диплом авах юм би тэнд ачин ламын сумын зураг төслийн өгчээсэн тэнд зургаас хийцсэн дадлах гэж. Тэгээ тэрүүгээр би тэр байлан коллежд багтаа диплом аваад гайхууч амгаалсан баг. Тэгээд ер нь болохоор зэрэг хөдөөний хүүхдийг бол ер нь байсан газар нь л явуулах тийм үүрэг байсан. Тэгээд сэргээн сурлах газараас бол бас нэг бичгээс ачиг энэ төр яаж ич. Тэгээд би сэргээн сурлах газар одоо зураг төслийн дэнгичээр орж анх ажлыг гаргах хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо өнөө хүртэл бол энэ ажлыг хийж. Барилгын техникум гэдэг чинь одоогийнхоор одоо барилгын коллеж байхгүй юу? Тэнд чинь бол зураг төслийн дэнгич, архитектурын дэнгич гэдэг тийм хоёр мэргэжлээр ингээд янз бүрийн дандаа техникчүүд гэдэг чинь бол зураг төслийн ажлыг үндсэндээ гаргадаг гүйцэтгэх. Аа тийм үү. Зураг юм. Гараар зураг. Тэнд бол тэгэл гараар зурж эхэлсэн. Тэгээд бол олон ч объектд бол одоо улсын архивт байгаа. Ер нь бол нэлээд хэдэн юм дээр миний харах шиг зураг байгаа. Сүлт проект руу яг орсон цаг үе гэх юм уу? Тэр талаараа та бүхэнд хэлж. Ер нь бол хазар одоо түрүүч хүмүүс ярьсан тийм үү? Манай байгууллагч хөгжлөгдсөн. За энэ яг одоо хөгжлөгдөхөөс манай байгууллага хөгжлөгдөөгүй бол одоо олон улсын төвшөнд хүрчин тийм улсын байгууллага байж байгаа баг. Одоо соёлын үндэсний төв гэдэг байна. За тэр чинь үндсэндээ тэр
соёлын өвийн төвгээд байсан юм. Манай хажууд нь сэргээн суралт түүх соёлын дурсан сэргээн суралт хоёр газар. Соёлын өвийн төв чинь бол манай хувьд бол жижигхэн нэг сүм үеийн дурсгал морсгалыг засдаг. Нэг уран зураг мөргийн музейм засдаг юм. Жохон баг. Манай холгоо зэрэг өрөөсөө барилгын бригадтай. Бүхэл юмтай зураг төсөлтэйгээ дархны зэгтэй, мужаан зэгтэй, керамикийн үйлдвэртэй. Ийм байсан. Тэгвэр бүхэл юм одоо хэрвээ байсан бол олон улсын төвсөнд хүрсэн байх тийм байгууллага байлаа л. Одоо хүмүүс ярьжлээ тийм. Тэгээд яг соёлын төв бол байсаар байгаад нэг улстай байж байгаа. Одоо чинь нэг барилгатай болоод соёлын үндэсний төв болоод хамраад ирэхээр зэрэг одоо сэргээн суралт газар тэнд хамрагдах ёстой болж байгаа. Одоогор бол тэнд бол одоо нэг архитектурын төрөлсөн тэгэл бас нэг энэлэг орч чадахгүй ингээл яагаад. Тэгээ манай болохоо зэрэг ер нь яагаад сүлдэл уул гэж компани хэлж байгуулсан. Тэр яагаад байгуулагдсан гэсэн хөгжсөний дараа манай ч түүх соёл гэдэг тэр манай хуучин дарга байсан хүнийг хувийн компани уран барилга гэдэг одоо хувьцаат компани тэр нэг үндсэн суурин дээр одоо энэ хурлын гишүүн Ганбат. Эдгээр бол тэгээ үйл ажиллагаа жигдээ болж чадаагүй. За яг хоо тэгээд тэр хоёронд нь одоо манай тэр найз битээр ажиллаж байсан. Ер нь бол өөрсдөө компани оолж ах хэвээр байна гэдэг энэ сүлдэл компани байгуулсан. 1987 онд байгуулсан. Тэгээд 87 онд байгуулаад бид тэр одоо тэнд манай Батбаяр ах за тэгээд инхүү гэдэг тэр манай даамл байсан нөхөр тэгээ манай бус хүмүүс одоо мужаанууд энэ тэр бид өөр одоо тэнд бас нөгөө дөнгөж байгуулагдсан юм чинь ажил болж чадахгүй. Тэгээд бид нар бол бидний хийсэн хамгийн анхны юу бол энэ одоо үндэсний түүх музейд байгаа хамрагсгалт хийдийн макет байгаа. 21 штаб хийсэн. Энэ бол хаалга цонхон бүх юм онгой бүхэл тэр макет хийсэн юм тий. Тэрэнд бол бид нар хийх чинь бол тэрийг яг мужаан хийгээд ингээд керамикээр ингээд бид нар хийсэн. Тэрэнд бол дотор талд нь бол ингээд хаалга цонхон онгой тэр хий явуулсан тэрийг бол хийсэн. Тэрийг бол бүгдийн гараа зургачаас боломжгүй учраас бид нар нэг гараар ингэж яаж байгаа нэг сканер даад нэг тэр бол одооных шиг юм биш. Бүр нэг харуулах гэж. Одоо бол бид нар яаж хийхээр болсон нэг л байна. Одоо бид нар зүгээр тэр улуур хийжсэн юм а машин төгөөл хийлгэл гараад ирэхэд бол болохоор болсон. Тийм байна. Тэгээд тэрийг бид нар хийж одоо хүлээлгээр өгчлөө. Тэгэл дараачийн юм болохоос бид нар Шанхай хийдэг сэргээн сурлах ажилд орсон. Энд бол тэнд соёл урлагийн сан гэж байсан. Тэгээ бид нар яг үндсэндээ компани байгуулсан. Манай компани бол түүх соёлын дурсны сэргээн сурлах гэдэг нэртэй. Үйл ажиллагааны чиглэлгээд байгаа шүү дээ. Энд дээр чинь компаниуч олон за давуудалтай айл за гадаад худалдаа юу гал ингээл баах мждэг шүү дээ. Тэгэхэд манайх бол энэ дээр ганцхан түүх соёлын дурсны сэргээн сурлах судах гэдэг үндсэн чиглэлтэйгээр байгуулагдаж байгаа. Манай компани дээр Шанхайг авч хийсэн. Шанхайг бол хийсэн. Тэнд бол одоо зургийн биеийг зулж болно. Тэрийг бол бид нар бол нэг жил давнуулаа хийсэн бол маш өндөр хэмжээнд хийсэн одоо хүртэл байгаа. Одоо бол яг засах бэлэн болсон байгаа. Тэр хэдэн он байгууллага 99-с 2000 он. Өнөөдөр нэг байгууллагын зорилгоо тэрний одоо зураг мөрөг байгуулалтаа хөвгөн. Сүмгийдийн сэргээн засварлалт болон одоо иргэний барилгын сэргээн засварлалт хоёр юугаараа ялгаатай вэ? Тэгээд архитектурын дурсгалт барилгыг одоо ингэ сэргээн засварлахад юуг анхаарах ёстой юм бол сүм хийдэж бай, иргэний барилгач бай, архитектурын дурсгал гэж үзэж байгаа бол тэрийг сэргээн засварлалт ганцхан зарчим байна. Ямар зарчим вэ? Тэрэн дээр судалгаа шинжилгээ найрамчлан тэгээд хуучин хэв саврын алдууд болохгүй байх. Хуучин өнгөрхийн хадгалах ийм л зорилготой шүү дээ. Тэгээд энэ дээр бол одоо тэр хүчтгэл энэ төр хийх бол одоо орчин үеийн хавьгаар хийж болно. Хамгийн гол нь ил харагдах хэсэгт нь бол тэр дүр төрхөө тийм хадгалах зорилго байна. Одоо нэг сүүлийн үед нь айгүй хэрэгтэй байдаг болсон. Сүм хийдэж бай, тэгээ соёлын дурсгалт барилгуудж бай, тий. Хажууд нь шинэ барилга барихтаа тухайн барилгын хуучин барилгын ансамблын алдах гэдэг шүү дээ. Энэ тал дээр ер нь таны байр суурь ямар байдаг вэ? Ямар байх ёстой юм бэ? Энэ болохоор зэрэг угаасаа л яг түүхэн дурсгалт барилгууд хамгаалтын бүстэй байх хэрэгтэй. Одоо тодорхой хэмжээний. Бүр одоо Богдхааны ард музей,
чойжин ламын сүмүцээ андагшлан хээ. Тийм чи бүгд хамгаалтын бүстэй уг нь бол тэгээд энэ бол яг юуны үеэр одоо замхраад чойжин ламын сүм чинь бол баг ганцхан сүм кадастрын зурганд орсон бусд нь ингээ шахацсан. Тэгээд урд нь байшин мэтэр барьсан юм байсан. Үнэхээр одоо тэр отхон сүрэн захирал бол өөгүй хөөсөлтний үнсэн газар мазраа баталгаатай болоод ганц нэг байшин нөгөө газар аваад ингээд явж байгаа байхгүй. Догдын музей мөн адилхан бас л тиймд орж байгаа. За тэгээд гол томтой одоо гандан бол байж та нэг 70 хэдэн онд хашаа барьсан. Хашаа хэрмэ хашаа. Энэ бол нөгөө майтргон юугаар одоо ингэж хашиж авсан. Хашиж байгааг бол ингээл тэр чигээр айл байх хэрэгтэй байсан. Тийм ээ тий. Тэгээд ер нь болохоор зэрэг энэ ихтгүй нөгөө түүхэн дурсгалт барилга гэдэг чинь одоо бидний үед болохоор зэрэг түүхэн дурсгалт одоо нөгөө өндөр настай барилга тэрний шат нөгөө өсгөлийн түүхтэй гэж бас явдаг байсан баг одоо ардын өсгөлийн түүхтэй барилгууд. Жишээлх юм бол гэдэг нөгөө одоо тэнд нэг байшин байгаа тэр нөгөө нууц үлэн мөртөлж байсан байшин гэдэг нэг жижигхэн байшин. Энийг бол үнцэндээ хамгаалтанд авсан. За анхны холбооны байшин, дэмж анжны байшин гоочингийн өндөр мөн тэгээд тэр богдын музейн төрлөө хэд хэдэн байрлал бай. Тэгээд бүгд газарг болцсон. Тэр нэг дам даржиг нь тэнд бас нэг байшин байсан гэдэг одоо алга болцсон. Одоо тэр нэг ханд доржийн байшин энэ чинь бол бүгд тухайд нь хамгаалтанд аваад тэгээд засч байсан үе байхгүй. Судалгааг засч ирсэн. Энэ бол архитектурын дурсгал гэдэг утгаараа явна. Түүнээс заавал сүмгээд заавал юу гэдэг ялгаатай могт баг. Сүмгээд бол яг нэг өөр хийцэлтэй чимгэл нөгөө бас яг л адилхан барилга. Ер нь нэг барилгыг сэргээн засварлахад ямар үйл ажиллагаа, ямар процессор сэргээн засварлах хэрэгтэй гэдэг юм бол. За энд бол ер нь бол барилгын одоо түүх тийм үү. Одоо хаанаас хийцэн анд баригдсан ингээд архив болон аван судалгаа байх хэрэгтэй. Тэгээд газар дээр нь хэмжилт судалгаа байх хэрэгтэй. Яг ямар байсан, ямар материалаар хийсэн байна, юу байна гэдэг үндсэн юу ингэж судалгаа хийх. Одоо бол бид нар бол хөөч юм бол одоо арга зарчим адилхан л да. Ер нь бол ерөөсөө л тэр чинь нөгөө хэмждэг метр хэмждэг энэ төр чинь бол адилхан. Одоо бол бид нар орчин үеийн лазер одоо 3D сканер энэ төр ашиглаж хийх нь зөв. Одоо тэгээд одоо EV ч юм уу хамгийн сүүлийн юм гаргамаар бид нар бол энэ сэргийн сургалтын одоо бус хөгжингүй орнуудаас бол 20-30 жил хоцорж байгаа. Юугаар хоцрогдталтай гэж техник төхөөрөмж хэрэглэх одоо тийм чинь бүгд хоцорцоо гэж. Одоо л манайхан тэр чинь тийм байдаг. Тэгээ одоо л одоо гэж нэвтрүүлэх гээд их удаж байна. Одоо тэгээд ганц нэг зураг одоо тэр хийгээ явж л байгаа. Та бид нарт өөрийнхөө яг хийж исэн төслүүдээсээ ямар төслүүдээр яаж оролцож байсан нөгөө нэг ямар зүйлийг ямар болгосныг бас сэргээн сурлах газрын зураг төслийн групп гэдэг бол багаар ажилладаг. За тэнд болохоор зэрэг инженер архитекторууд бүгд байгаа. Архитекторууд хийдгээ хийн, инженерүүд хийдгээ хийн. За тэн дээр нь одоо нэмээд нөгөө их хөтөлийн зураачтай байдаг байсан. Тэд нар бол нөгөө барилгын төсөм хийдэг юм уу голцоо нөгөө бодог хийн дээр нь өнгөдөг дээр нь судалгаа хийгээд тэгээд тэрийг болохоор зэрэг нэг масштаб тийм зураг хийдэг. Тэгэл энэ бүгд мэрэгжлийн хүмүүс. За тэгээ манай одоо түүх хийж байсан. Тэр манай зургийн группт байна. Тэр бол нэг судалгаа хийгээд явтаал очиод одоо тэрний одоо барилгын тухай мэдээлэл одоо тэнд байсан өндөр настангуудаас одоо авсан мэдээлэл тэр юмар бол ном чинь манай тэргүй бичсэн хэд хэдэн ном биш үү? Одоо намайг байхад үлций гэдэг хүн байсан. Тэр бол хэд хэдэн ном бичсэн. Үзсэн үү? Үгүй. За ганцыг үзүүлнэ. За. Тэн дээр бол одоо ингээл судалгаа хийгээл аман судалгаа гэж бас байна. Тэр их ч одоо ингээ нөгөө өссөн хүмүүс тэр зарим юм чинь бүр муудсан. Муудж байгаа энэ төрөд байлгуурчин зэндөө шүү. Тэгээд тэрний талаар одоо судалгаа аман судалгаануудыг хийдэг. Тийм байсан. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо судлаач бас байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энийг бол одоо бас ийм л юм л да. Уг нь манайч нэг юм алдагдсан нэг юм байгаа байхгүй. Тэгээ социализмын угаасаа тэнд баг ингээ бүгд одоо нөгөө байгууллага байх үрчин байсан. Бүгдээрээ цалингаа аваад өөргөө гүйцэтгэж явдаг. Манайд бол хэд хэдэн тийм түүхч одоо хүмүүс энэ төр байсан. Тэр одоо тэр байсан энэ төр байгаа. Тэгээд одоо сүүлийн үед нэг замхарцсан явж байгаа нэг зах зээлийн үед болоод ирэхэд зэрэг нэг ажил олдохоо зэрэг тэрийг л өөрөө л нөхөх гал. Энэ дөрөөс орлол ингээл
бараг хүндэл биендээ гэлэхгүй гэж алдаах гарч байгаа. Тийм. Тэгээ нийлэхгүй. Тэгээ зэрэг мэрэгжлийн хүн мэрэгжлийнхаа юм хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө бүх юмыг бүх юмыг яана гэж бодохгүй. Хоёр нь яг одоо бол яг одоо тэгээд ерөнхийдөө одоо уг нь зэгсэрхэл байна. Уг нь бол за бид нар одоо сүүлийн очоор энтертэй чи хамсарч ирдэг ч тийм юм байгаа юм байна. Судлаа юу гэдэг одоо юм дээр. За тэгээд археологи хүмүүстэй холбогдно. Археологийн хүртэл одоо бас бидэртэй холбогдох хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд юм билих холбоотой л байна. За би бол одоо хамгийн анхны цаг үеийн бандартай яг нэг анхны албан нэгэн дээр гэсэн төсөл байгаа. Тэр бол одоо бид нар бол энд багаараа очиж ажиллаад зураг төсөл энэ бүрэн хүлээлгэж өгчээс. Тэр бол одоо хүртэл засагтаагүй тэгээд ингээд одоо л сургалаа явж илээ. За манайх бол тэр сүлд бол компани анх зассан юм бол Шанхай мөрөний зөксөн дугна гэдэг байгаа. Тэрийг бол бид нар бол одоо яг зассан. Тэгээд тэн дээр яг зураг энэ. Одоо тэр бол сонирхолтой зураг байна. Дараа нь бид нар дөхөн ээжээ зассан. Соёл урлагийн сангийн хөрөнгөөр. Соёл урлагийн 2000 он, 2001, 2, 3, 4, 5 гэл ингээд явж байгаа. Тэнд бол дараа нь Баянгор аймгийн Галууц сумын чин сүшгт ном хааны хийдэг. Тэрнийг бас ингээд зассан. Дараа нь одоо Дамдарчагийн хийдэг дээр бас манай компани хиний компани орж засчихсан нөгөө цэрэнжид цухны компани хоёртай бас ингээд юунд нь байж байгаа. Ер нь бол одоо тэгээ сайхан зэгцрээд явж идэл тэр тендерийн үйл гараал. Тэгэл манайх ордоос халаал. Тэгээд одоо сүлд бол ажил хийхгүй бол та. Яагаад гэвэл зэрэг яхаар энэ компани одоо ингээд ганцаараа ингээд монополдод байдаг ингээд яг ингээд боожж байгаа компаниг хажуугаар нь зөндөө олон юмнууд оруулж ихэд энэ бол оюун гэрэл сайт үе хүмүүсийг дуудаж орж ирж байгаагаар ч одоо гэж байгаа юм ингээд тэг голцоо ламнар уралдаг хүмүүс ч юм уу ингээд сайн хүмүүс орчиж ирсэн. Тэнд одоо хамгийн ганц жишээ бол тэр бид нар 2012 онд санджээ. Тэр Жойшин ламын сүмийн хэрмэн ашаа хаалгануудыг зассан. Тэнд болохоор зэрэг тэр нэг түүхөө тоосгын тэр буулгаад улаан тосгоор өрсөн. Тэгээд тэр шаврын заанах хэрэгтэй. Түүхөө тоосох гэдэг нь боловсроогүй. Зүгээр түүхээ шавар. Тэрний эвдрэл хэмтгэлээ яагаад юунаас болсон бэ гэдгийг бол зөв энэ дээр тодорхой харуулж байна. Мөн 60-аад оноос бол улаан тосгоос элжсэн үе. Тэр бол чинь шаварлагын зан байгаа байхгүй. Тэр тоосгон дээр бас нэг хөх тоосго гэж яригдаад идэм. Тэр яг ямар авчир? Хөх тоосго бол одоо бүрэн боловсроос яг улаан тосготой ажиллах. Тийм одоо гадна нэмгэлгөө хийх зорилттой маш бат уг сайтай энэ тоосго, хөх тоосго. Хөх тоосго, түүхээ тоосго, улаан тоосго. За тэгээд тэр тоосго чинь паалантай байж болно. Ингээ явж нэмгэлгөө болох зэрэг. Түүхээ тоосго гэдэг нь боловсроогүй. Зүгээр түүхээ шавар. Тэрний эвдрэл хэмтгэлээ яагаад юунаас болсон бэ гэдгийг бол зөв энэ дээр тодорхой харуулж байна. Мөн 60-аад оноос бол улаан тосгоос элжсэн үе. Тэр бол чинь шаварлагын зан байгаа байхгүй. Тэр тоосгон дээр бас нэг хөх тоосго гэж яригдаад идэм. Тэр яг ямар авчир? Хөх тоосго бол одоо бүрэн боловсроос яг улаан тосготой ажиллах. Тийм одоо гадна нэмгэлгөө хийх зорилттой маш бат уг сайтай энэ тоосго, хөх тоосго. Хөх тоосго, түүхээ тоосго, улаан тоосго. Түүхээ тоосгын тэр буулгаад улаан тосгоор өрсөн. Тэгээд тэр шаврын заанах хэрэгтэй. Түүхээ тоосго гэдэг нь боловсроогүй. Зүгээр түүхээ шавар. Тэрний эвдрэл хэмтгэлээ яагаад юунаас болсон бэ гэдгийг бол зөв энэ дээр тодорхой харуулж байна. Мөн 60-аад оноос бол улаан тосгоос элжсэн үе. Тэр бол чинь шаварлагын зан байгаа байхгүй. Тэр тоосгон дээр бас нэг хөх тоосго гэж яригдаад идэм. Тэр яг ямар авчир? Хөх тоосго бол одоо бүрэн боловсроос яг улаан тосготой ажиллах. Нэмгэлгөө хийх зорилттой маш бат уг сайтай энэ тоосго, хөх тоосго. Хөх тоосго, түүхээ тоосго, улаан тоосго. За тэгээд тэр тоосго чинь паалантай байж болно. Ингээ явж нэмгэлгөө болох зэрэг. Тэгээд яг манайх тэр 60 хэдэн онд тэг засчихсан. За тэр бол ерөөсөө ер нь болохоор зэрэг түүхээ тоосго чинь нэг тийм тэр хөх түүхээ шаврын дээр бол түүхээ тоосгон дээр бас л тэр шавар нь өөрөө тогтно. Зөвлөг мөлтэй юм. Нэг удаа л шавар хийн. Тэгээд нөгөө юунаас болоод дараа уурчин 30 хэдэн оны зурган дээр хүртэл одоо тэр нөгөө ханы дээр шавар нь хуураад онцсон юм зураг нь байж байгаа. Тэр бол цаатлын тэр зөрүүч материалыг бол тоосоор солиод тэгээ шавардах бол ямар ч тийм одоо хүртэл үргэлжилж байгаа тэр ажил. Тэгээ сая бахан уралж суралж тэр түүгээ тоосгоо хөх тоосго болгоно гэж ярьж тэгээ одоо болоод улаан тоосгоор шавардахар болсон. Баримт материалыг авах харж байна. Та одоо ингээд
Монгол улсын энэ тэнд тийм маш олон аймагуудын сүмхийд барилга байгууламжийн сэргийн засварлаж байсан юм. Ер нь Монголын барилга яг энэ хуучны барилгууд дээр яг нийтлэг одоо гардаг нэвтрэл гэмтэл ер нь яг ямар гэмтэл байд юм бол нийтлэг гардаг юм бол ер нь арчилгаа туршлага мууртаа эзэн гүц. За тэгээд тэр голцоо керамик дээвртэй барилгууд бол дээр нь үүс ургамал ургаж. Энэ бол тэр дээврийг эвдэх гол үндэс болж байгаа байхгүй нөгөө үүс ургасан юм чинь үүс чинь нэг жил ургачаад эргээл томрол байна. Тэгэл нөгөө тийш өндөрүүлэл гээл ингээл үүс ургамал ургах. дээврийн ачаа болол явчих юм. Дээврийн ачаа болохоос гадна нөгөө баараа эвдээд. Тэгээд нөгөө ус орох үндэслэл болж байгаа байхгүй. Манай ч сүүлийн хэсэг үед ч одоо нэг сэргийн сарлахыг олдохгүй. Одоо жойжин ламын чинь бол олон удаа дээврээс одоо зөвхөн л дээвэрсдэг. Тэр нь яагаад гэвэл ус гоождаг. Наваар нунаад тэр чинь нөгөө хамгийн гол болж байгаа чинь нөгөө ургамал байнгын ашиглалтаа байхгүй ус. Нөгөө дээвэр өвдөрнө. Дээвэр өвдрээд доош усан нормуудаа баган намар руу нөлөөлнө. Тэгээд илжилт үүснэ ингэ. Одоо тэгээд энэ Солонгос, Японы бас манай Азийн барилгууд ч варн дээвэртэй шүү дээ. Тэд нар бол сэргийн засварлагатай энэ дээврийн асуудлыг яг ийм асуудал дээр ямар арга хэмжээ авдаг юм бол? Тэд нар чинь бол одоо улсын энэ бодлоготой яатай улсууд бол Японд бол одоо тэр барилгыг мис засал гэж аим шиг л бисэж байна. Анаач гэсэн үгс юм дээр сэтгүүл юм дээр байж л байгаа шүү дээ. За манайд бол хамгийн ойр нь бол Хятад өөр Монголын барилгууд байх шүү дээ. Ер нь бол ойролцоо. Цаг уурын үндэс таарна. Ер нь бол бүхэл юмнууд бол ойр. Хилээс өмнө орол яг манай барилгатай ажиллах барилгууд зөндөө байна. Одоо тэнд 3 ном байна. Тэрэн дээр бол яг манай хилээс урших бүх юмнууд ингэ байж байгаа. Ер нь бол нөгөө дээврэл сайн арчилж тордоод урсгал засвараа хийгээд тавил хамгаалах бүрэн байгууламжтай. Ер нь арчилгаатай, дордлоготой тэгэл байх юм бол юу шүү дээ. Одоо сүүлийн үед яг бид нар Чойжин ламын сүмийн юун дээр болох зэрэг одоо бас нөгөө багш томнод хөрөн сайжирсан чинь тэн дээр бодгон дээр нь бол бид нар ямар юу байсан гэдэг соёлын өвөнд бас одоо бага завчирч үзээ. Тэнд бол одоо хуудас алтнаас байна гэдгийг тодорхойлж гарч иж байгаа. 60-аад онд болохоор зэрэг манайхд засч явахдаа алтан дээр нь одоо нөгөө борон төрсөн байна. Тэгээ тэр нь болохоор зэрэг хуудас алтснаас юутэй гэсэн үг шүү дээ одоо цанаар багтай. Тэгээ тэр өнгө алдахын үнтрээ. Одоо бид нар бол энэ дээр алтнаас нь чойжлын сүмбэл гэлзэж. Та одоо энэ олон ингээд төслүүдийг ингээд хэрэгжүүлээд явхад танд ер нь яг зурагчлалын компани талаасаа ямар тулгамдж байгаа асуудлууд гарч ирсэн бэ? Одоо ингээд улсад ажиллах нэг өөр шүү дээ. Тэгэнгүүт хувьдаа гараад ингээд дахиад шинээр эхэлж байгаа юм шиг тий. Ер нь яг ямар тулгамдсан асуудлууд гарч ирсэн бэ? Гэхдээ яг одоо нөгөө ер нь болохоор зэрэг энэ яг ингээд бодлоготойгоор одоо зураг төсөл хийлгэж байгаа тийм тендер мендер ягаад зураг төсөл хийлгэх юм бол цөөхөн тендерд ороод ингээд сүүлийн үед л одоо анз нэг хоёр ажил яаж жишээлх юм бол одоо богдын музей чойжин энэ төр одоо 900 энэ төр чинь нөгөө улсын төсвүүдэд тавиулах болохоор заавал зураг төсөл хэрэгтэй болдог. Тэгээд одоо өөр чойжин энэ төр чинь 11 сарын хэдэн хүртэл хэмжээд явж байсан баримт байна. Одоо нөгөө гоогаад бүр өвөл одоо нөгөө төсөл хийж өгөхгүй бол нөгөө улсаас мөнгө тавихгүй яах вэ? Тэгэл нөгөө төсөл барьж ярих нэг юмд ордог. Тэгэл нөгөө одоо Эрдэнэзэн музейн захирал, Богдын музейн захирал, Чойжингийн захирал энэ ч одоо гоогаал тэгэл ярих нэг юм хийж өгч гарна. Одоо сүүлийн үед бол нэг Чойжин дээр нэг тендер болж байгаа. Сүүлийн үеийнүүд нэгдсэн. Ганан дээр өнгөрсөн жил. За яг хуу зан узрын музей тэр анхны холбооны юу банкны барилга. За мөн тэр би дөрөв энэ одоо энд байна. Энэ Аранган заяын хүрээний зогшин дуун гэдэг. Энэ дээр одоо бас тендерт орчихсон. Одоо хүртэл хэрэгжээгүй. За мөн бид тэр манчрын хийдийн усрын сургалтын зураг төслийг хийсэн. Манайхан уучин хийжсэн дээр нь тэр нэмээд манчрын хийдийн түүхэнд болох аялал жуулчлалын зохицол боржлын тийм дом төслийг өгдөг. Хоёр байлаа тэр сэргийн сургалт хийхээр одоо энэ тэл самбар нөгөө тэр тийм хийсэн. Тэгээд одоо хэрэгжээгүй. Энэ яагаад хэрэгжихгүй байгаа? Мэдээгүй одоо тэгэл зураг төсөл бэлэн байж энэ хэрэгжихгүй байхгүй. Усаас ерөөсөө нэг анхаарал хандуулахгүй. Улсаас анхаарал одоо хүн болгон бол анхаардаг. Тэгсэн мөртлөө явдаг. Би бол одоо тэр Богдын музей, Чойжин ламын сүм музей сэргийн сургалтын ажилд үнэхээр бүр Богдын музейд бол одоо 3 хүн барилга 3 жил бол тэнд бодлол төрхөөс өөр юм байхгүй. Тэгэхэд бол шинэ барилгууд бол зү өдөр хоногийн зэтэл барьж байгаа шүү дээ. За тэгээ ингээд тэд нар бол яхаа сайн юм болно л доо. Тэгээд одоо сайд медиаг очиход бол нэг шинэ нөтөлөөр дэвсэрээ шинэ нэг өгөөд
тэр шиг хүн газар орж байгаа байхгүй. Тэгэл одоо та нар Жожин ламын бодгийг орчод үзээрэй. Богдын мөцөө бодгийг орчод үзээ. Тэгээ буудаг гэсэн одоо бос барилга одоо урт дуусахгүй. Буудаг хийн гэдэг чинь бол барилга зассны дараа хийж яхад хамгийн сүүлд хийж явах хэрэгтэй юм байна. Үндсэндээ барилгыг чинь бол засаж байна. Тэгэхгүй тэгээ одоо тийм эрхүүлээ байгаа. Та ер нь ойролцоогоор төдийгөөс өдөө хүртэл ер нь ойролцоогоор хичнээн зураг төсөл дээр ажиллаад хэдийн нэг ашиглалтанд хүлээлгэж өгсөн байна. Тийм тоо байдаг штэ ер нь архитектор. Зөндөөс. Би бол одоо тэр зүүн зүйл төхөн хийд, Шанхай хүрээ, Балдан брэвэн хийд. Тэр бол үндсэндээ одоо за тэгэл аранга амраслан тэгэл бүгд нь л оролцсон. Ямар байдал хэмжээгээр бүгдийг би хийнэ гэсэн бас л манай тэр архитектор Батэрх Бэтэрч болон үндсэндээ салаа гэж байна шүү дээ. Тэр бол одоо манай дээр ингээл мал Бэтэр зөвлөх энэ төрхөж байсаар байгаа л болсон. Одоо тэгээд яг тэр анхны яг улсын холбогдох норм, дүрм журмууд ер нь өөрчлөгдсөн юмнууд ер нь байд юм лээ. 2000 онд хийсэн тэр норм хэлгээ байгаа. Барилгын хөгжлийн төвийн нөгөө норм төвийн хэлцгээд норм юм байгаа шүү дээ. Тэр нь бидргээр хэлж яагаад тэгээд барилгын хөгжлийн төвөөс цаг хэмжээний хөрөнгө гаргаад тендерт ороод бас яа тэгээд хийж эхэлсэн. Тэр нь бол манай анх хуучин хийжсэн тэр баяр сайхан гэдэг инженер эдийн засаг шиг анхны хийжсэн. Тэгээ нургаж өгөөд тэгээ бас нэлээд санжгаа тэрэг юм баг орсон баг бол тэрийг хийж өгсөн. Тэгээд энэ дээр бол жоохон өргөжлүүлээ цаашаа хийхэд бол бас жоохон мөнгө хэрэгтэй. Тийм учраас одоо барилгын хөгжлийн төвөөс боловсроос шинэ нөхөн яам байхад мэч өгсөн. Ер нь болохоор зэрэг тэрийг ганцхан соёлын яам одоо хэрэглэх хэрэгтэй байна. Ийм тэр үннийг түүнээс одоо нийтлэг хэрэглээд авах үнэлгээ биш шүү дээ. Тэгэхээр зэрэг барилгын хөгжлийн төв зах хэмжээний мөнгөний гаргасан. Тэр байгууллагууд бас гаргах хэрэгтэй байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яам байхад нь бичих өгөөд, соёлын яам байхад нь бичих өгөөд энэ дээр бол одоо нэг төр гаргачдаг л байна. Тэрнээс хойш тэгээд тэр ч одоо 2004 он эхний шат нэгэд явцсан. Энэ болохоор зэрэг ер нь болохоор зэрэг манай одоо нэг норм үнэлгээний өчн гол суурь нь болохоор Оросын нормдоор суурилж авдаг юм. Ер нь бол. Тэгээ манай энэ норм үнэлгээ Оросын норм дээр суурилж байгаа ч гэсэн энэ Азийн орнуудын юм руу орох хэрэгтэй байхгүй. Хамгийн материал энэ төр янз бүрийн дэлгүүн юм өгч ойрхон. Тэгээ энэ бид нар бол бас сургалж үзчихсэн. Тэгээ тийм их мундаг сүрхий норм үнэлгээ байдаг ч юм уу ч юм мэдэхгүй. Ер нь байхгүй. За ер нь бол газар дээр нүлээ явчихдаг юм уу гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр чинь харилцаа адилхан учраас тийм. Ер нь болохоор зэрэг одоо хятад бол бас гэлцлэн зассан ч юм байгаа. Яг хуучин хിവэр нь зарим нэг өвгөрч юм байгаа. Ер нь болохоор зэрэг тэр буддаг бол мөнхөн нас байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээр ганд. Тэрийг бидний анхны төрхөнд нь оруулах юм бол сайхан цоошин будганд нь оруулах хэрэгтэй. За модоор нь үлдсэн юмнууд энэ тэр өгөр модоор юмнууд байгаа байхгүй. Тэр модоор нь ойлгож байна. Тэгэд манай будгийн өн дээр ч юм бол яг тэр нэг өнгө мөнгөний код энэ тэргээл одоо явна. Будгийн юу вэ? Тэгэхээр би болохоор зэрэг одоо ер нь манай сүмгийдээ өнгө чинь бол үндсэн эдийн өнгнөөс гарсан байдаг. За улааны дагнаас гэдэг чинь хүндээс өнгө явцсан. Манай одоо тэр Монгол зураг мөргийн юмнаас ингэж хараад ер нь болохоор зэрэг голцоо тиймэрхүү байдаг. Тэн дээр бол нөгөө анх судалгаа хийж явахдаа өнгөнд тэмдэглэж авдаг. Уг үндэс нь бол бид нар болохоор яг тэр өнгийг бас гаргаж болох юм билээ. Одоо яг эндээс нь аваад. За ингээд хэдэн жил болж энэ ийм өнгөнд хүрэх үү гэдэг ч юм одоо нэг олон жилийн үгээр. Тэнд бол маш удаан хугацаа зарцуулах. Гэхдээ одоо чи одоо нэг энэ за нэг гадаа байгаа нэг ингээ бодог өнгөчлөө ийм тавьчлаа шүү дээ. За энэ нэг өнгө байлгаа яг өнгөний доктор авчиад. Тэгээд тодорхой хугацааны дараа нэг өгч нь бас өнгө өөрчлөсөн байх гэдэг энэ хоёрын ялгаа гэдэг чинь нэг ийм жагаад ирлээ шүү дээ. Тийм. Ийм зайг туулахын тулд нөгөө чи хэдэн зай тулсан байна гэдэг чинь нөгөө өнгө рүү одоо хойш нь явуулж ажиллаж яах юм бэ? Тодорхойлох юм уу нэг тийм нөгөө янз бүрийн юм тодорхойлдог шинжлэх ухааны арга зүйн юм шүү дээ. Тэр бол бүр материалын судалгаан дээр нэр. Материалын судалгаан дээр нэрвчлээ. Тэгэхээр ер нь болохоор зэрэг өмнөөс материалын судалгааг бол үндсэндээ бол тодорхойлох байхгүй нь бол одоо манай эндээс гадаадаас удаас бичрэг. Ер нь тийм өдөршин тийм. Тэгээд ер нь эрдэсээс хамгийн одоо ер нь гол технологи бол ер нь мод бэлтгэхээс эхэлж байгаа шүү. Ер нь байсан гэж би үздэг юм. Тийм ч байх хэрэгтэй. Ер нь болохоор зэрэг модыг чинь голцоо өвөл бэлтгэдэг. Өвөл бэлтгэнэ гэдэг чинь нөгөө мод чинь бүх ус нь доошо бууцсан. Хэрвээ нөгөө 100 нөгөө цэцэг навчтайгаа байсан бол нөгөө мод чинь өвөл зат хөл.
Ингээл мод ундаад эхлэнэ гэдэг чинь усад доошо буулгаад эхэлж байгаа. Тэгээ өвөлнгөт өнгөрөөч чадсан баг гурамд. Тэгээд дулаархаа зэрэгнүүд орос усад татаад цэцгэлдэг. Тэрний өвөлгүүт үед нь бэлдсэн мод бол баг гураа. Тэр нь баг жоохон тэгэл ингээл нөгөө бэлтгэл байж баг. Тэр нь бол нэг жоохон байж байгаа л латаа шүү дээ. Тэгэл тийм үед нь барайл. Тэгэл үндсэндээ болохоо зэрэг тэр мод чинь өөрөөхөө юугаар одоо барьцсан үедээ хагараад ингээд хатдаг байсан. Одоо шилэн бол Чойшл Ноён музейн зураг баг. Архивын зураг. Тэн дээр бол одоо ингээд нөгөө гөрөнд хийсэн байдаг гэсэн баг надэр чинь хаалхаа модоор байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээний дараа тэр нөгөө хаталт гүйснийхэн дараа тэрийг хийдэг. Дахиад авахгүй болохоор энд нь модон жигчээс хийгээл одоо яг л тийм төрлөг байсан. Тэгээс одоо бүр амар тий автоматар хийнэ гэдэг юм бол байсан. Гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр бас нөгөө материалынхаа тухай маш сайн судалж иж жишээлх юм бол одоо 1800 барьсан барилгыг 1800 оны модоор хийнэ гэж байна. Тэрний ижил төрлийн ижил материал. Яг тэр модоор л хийн шүү дээ. Гэхдээ тэрийг бол тэр 1800-ны усаар одоо орчин үеийн сайхан хатцсан модоор нөхөх бол тэр эсвэл биш л гэж бодод байдаг. Тухайн үеийн тэр материал бас нэг тийм сонсогддог. Яг л тэр үе юм аа. цаг үеийн бас өөр онцлог үеж магадгүй тийм. Тэнд бол бас онцлог юм байна. Бүр одоо бүр яг тэрээр надаалах одоо тэр хөшөө дурсгалууд одоо бүр ганцхан хийгдсэн чулуун юмнууд. За одоо онцгойлон зурсан тэр нэг зурмал зургууд. Социализмын үед баригдсан одоо энэ 40-50 мянгатууд соёлын дурсгалт барилгууд гэл дахиад соёлын өвд авахгүй юу гэл ингээл яригдал юм л та тийм. Эдгээр барилгуудыг бас сэргээн засварлахад юуг анхаарах хэрэгтэй вэ? Одоо яг юм одоо жишээлх юм бол анхны 50 мянгат 40 мянгат тийм дамбины архитектурын барилгууд модон бүтээцтэй орон сууцны барилгууд байгаа шүү дээ тийм. Энэ тал дээр та юу гэж үзэж байна? Энэ дээр бол одоо сэргийн сурж болно шүү дээ. Яг л хэвийн талаа. Ер нь болохоор зэрэг тэр тухайн үеийн юмнууд чинь бол одоо бас л арчлаад орлогоноос болоод одоо бас муудцсан юм явж байгаа. Тэгээд одоо бол орчин үе болцсон юм чинь одоо тэрийг сайн хүчтэй нүү гадна төрхөө хадгалаад засахад бол нэг асуудал байхгүй. Бид тэр за яг барилгын шарсаг гэдэг одоо дөөрийн театрын тэр дээр үер тэр гарч үзчихсэн. Бид нар бас л ягаал. Тэр бол дээдлийн юм модон бүтээц. Одоо энэ Жанвазрын музей тэр чинь дээдлийн модон бүтээц. Тэр дээдлэлт байгаа тэр юмнууд бол юус муудаг. За Жанвазрын музей дээр бол хүчтэй хийх шаардлагатай. Тэр угаасаа тэр доороо бодволт байсан магадлал маш өндөр. Одоо бол одоо шинжилгээний техник үүссэн. Хэмжээ судлах багаж одоо илүү ихтэй болцсон. За тэгээд материал одоо бүхэл юм болсон тэгээд залуучууд бол сайн их юм хэрэгжиж байгаа. Хамгийн гол нь яг тэр сэргээн сурлаг гэдэг чинь эсвэл анхны төрхөөр нь байлгах хадгалах асуудал. Тэрийг бол яаж шүштгэж болно одоо юугаар шүштгэж болно шүү дээ. Зардал хөнгөний хувьд тэгээд идэг болсон хүмүүс ингэж яриад идэг. Сэргээн сурлах нь шинэ барилга барихаас илүү үнэтэй болдог гэж. Та энэ тал дээр юу гэж үздэг вэ? Гэхдээ яг үнэтэй болгоно. За уг нь болохоор зэрэг ингэж юу яаж хийгээсээ болно. Гэхдээ яг л юу юм хийвэл бас бараг л тэгэж таарна л та ер нь бол. Тэгээд энэ дээр чинь бол маш их судлаа. За тэгээд одоо тэгээд улс нийслэлийн хамгаалтанд тавьсан 48 барилга байгаа даа. Соёлын өв тавьсан. Тэгээд сэргээн засварлахгүй л байгаад байдаг. Тэгээд ер нь үе шаттайгаар сэргээн засварлахын тулд манай яг энэ зураг цэцлийн компаниуд, манай холбогдох яамдууд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг юм болоо. За мэдгүй энийг би бол яг нэг бол одоо нэг компаниуд юм уу төсөл сонгон шалгуулах юм уу? Төсөл сонгон шалгуулна гэдэг чинь тийм тэрийгээд бас тодорхой санаачлах өөрсдөө гаргаад тийм. Ер нь бол иймэрхүү юм дээр тендер бол ажилгүйд муутай гэж төсөл шалгуулж болно гэсэн үг шүү дээ. Ер нь бол ингээд энэ янз бүрийн чинь нэлээд судалгаатай баримт очин гэсэн үг шүү дээ. Одоо олон хүмүүс сонирхож байгаа бүх хүмүүс орох нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тэрний ямар төсөл гэдэг чинь одоо хэн яаж хийв, ямар үндслээр хийв гэдэг нь чухал шүү дээ. За тэгвэл тендерт орно гэх юм бол тендерийн бичвэр баримтын сан шал удлан явж байдаг.
Төсөлд бол тодорхой баг явж гин гэсэн үг шүү дээ. Инженер одоо багт оролцоод явна. Эдийн засагт одоо бүхэл хүн төвөгч нь хүртэл оролцоод явах хэрэгтэй. Тендерт орно гэдэг чинь одоо нэг тийм нэг тодорхой даалгавар одоо бичнэ. Тендер шалгуулж байгаа зүйл олон удаатай л авсан. Тэр үргэлжлэн юу сайн аахгүй нэрүүл юм бэл. Ийм зузаан даалгавар байна. Ер нь бол нөгөө ашиглал. Манай сэргийн сургалтын юмнэр бол гол тодорхой юм эсвэл гол шаардлага хөө соёлын үеийг юм одоо нийцсэн хэв төрхийн алдууд болохгүй гэсэн ийм даалгавар байж мөр байгаа байхгүй. Энийг бүр газар дээр угаасаа байж байгаа. Тэгээд бол би бас энэ зарим түүхэнд орсолттой тэр барилгуудыг бол би боддог юм бас нийгэмс нэгдэлтээс зөөж болно. Бас сэргийн сургалтын нэг арга. Жишээлх юм бол тэр коучингийн өндөр ингээд шахацсан. Одоо намын дэс сургууль гэж гоё болсон. Тэний нэг 2-3 барилга тий. Богдын юуны холбогдлолтой 2-3 барилга байна. Анхны цагаан хоолны газар за тэнд нэг дандууд бол матны нэг байшин ингээд бүгд бас шахацсан. Тэр эднэрийг бол нэг газар цуглуулж болох талтай. Зөөгөө тавиачаад нэг газар. Манайх бол бүрэн боломжтой юу тий? Болно шүү дээ. Шууд ингээд одоо бүгдийг ингээд өргөөд явчих газрыг зөөгөө тавиачаа барьчихвал шүү дээ. Тодорхой. Одоо нэг бас нүүн сүүлд дам даржилын хийдийн талаар яригдаад байгаа шүү дээ тий? Дам даржилын хийдээр ч юм бол одоо бас өмнө анхны тэгээ 90-ад онд бас нэг өргөн зассан. За тэр гол цогч нуганы бол бас нэг хүмүүс төслийг чинь гэж асуудаг явж байгаа. Шаал дэми юм болгоёц. Уг нь яг тэр чинь байсан юуныг нэг хэлбэр загвар нь өөрчилж эмнэлэг болгоод өөрчилсөн байхгүй. Тэгээ тэрийг одоо бас нэг хүн одоо бас лотонтой гээд засгаад өөр дэми болгоёц. Нэг хэлбэр болгоёц. Тендерт оролцоход яг тэр чадамжтай баг хамт олон байна уугүй юу? Зүгээр бичиг баримтын бүрдлийг хангасан хамт олон орж ирээд бүр бурдуулах. Бичиг баримтыг бүрдсэн. Тэнд дөө штэ хүн болоод мэрэгчлээ юм нэх сайн биш. Жишээлх юм бол одоо ингэ сэргийн сургалтын тендерт ороход 5-5 кран. Тийм үү? Тэр кош гэсэн иймэрхүү юм орж ирж. Банкрат. Энд байх. За тэгээд нөгөө сүүлийн 3 жилд одоо нөгөө төсөв төртгийн тэдний сая гэсэн ингээд ийм заал. Тэн дээр зааж байгаа мэрэгчлүүдэд заах нь нөхөс ер нь бол за инженер нэг мэрэгсэн байх юм хэрэгтэй. Архитектор нэг одоо тэтэстэйш ажиллаж илээс багтаа. Хаб одоо тэгтгэл нэг юм. Манай сэргийн сургалтын бол яг мэрэгсэн инженер гэж байхгүй. Тэгэд яг би бол өнөөр одоо яг энэ эсрэг би бол ингээд 10 компани болж болно. Ер нь бол ирэх байна шүү дээ. Тэгээд нэгэн дээрээ зураг төслөө, нөгөөх дээр нь барилгаа ингээд. Тэгээ харуулангийн гурвуулангийн зэрэг оруулаад ингэж аваад ийм хийж болно. Өөр хүн дуудаж одоо над барилгын танил найз үзэндээ бай. Би бас хит хитэн том барилга барьсан. Даан зогшин догн. Зүгээрний майдрын догн нэг бол би бас олон жил зогсож яг л гүйцэтгэл дээр нь байж байвсан. Гадаад чиглэл оруулсан. Тэгээ зэрэг бол би тэрийг сэргийн сургах ажлын хөвөлт тэгээд байна шүү дээ. Тэгээс би олон компани голчаал тэгээд яасан бол би одоо богдын музей дээр 3 удаа тендерт орсон. Чойшин дээр 1 удаа ороод 2 дахь тэгээд юу учир нэгээр зураг төсөл хийсэн. Нөгөө ашиг сонирхлын зөрсөлтэй болж байгаа байхгүй. Зураг төслөө хийгээд барилга барьж болохгүй гэсэн үг. Барилга барьж болохгүй. Гэхдээ уг нь зураг төслөө хийсэн нь барьчих юм бол илүү бат бих болно гэдэг тий. Илүү хариуцлага нэгдэх хэрэгтэй байхгүй юу? За одоо жишээлх юм бол би нэг эмчээр л одоо шинжилгээ нэг эмнэлэгт шинжилгээ өгчөд тэр эмнэлэгт эмчилсэн. За хувийн эмнэлгүүд байсан магадгүй маа яг зүгээр. Өөрөө их өндөр үнэтэй байж. Ер нь бол энэ сэтгэлээ гараад онцгой нөхцөл учраас уул нь нэг байвал би бол энийг бас нэг байж болно. Одоо яг шууд одоо хорцсон юм байх. Онцгой нөхцөл гэж байгаа. Тэнэр хуулийн дээр ашиглаж байгаа юм байна. Соёлын өвийн тухай хууль байна. За тэгээ бид нар болохоор зэрэг ингээд манайх барилгын тусгай шүүрлэр юм. За барилгын тухай хуулийн дээр болохоор зэрэг соёлын өвийг хамгаалах тухай түүхэнд дурсгал барилгын тухай нэг ч үг байхгүй. За ганцхан юм байдаг нөхөө зэрэг барилга шинээр нөгөө археологийн одоо тийм бол дуртайгаа цагаар барилга болж болохгүй нэг тийм билзаалт байна. Барилгын тухай хуулийн дээр тийм байгаа шүү. Тэгээ энийг бол одоо тэр барилгын тухай хуулинд оруулж өгөх хэрэгтэй. За бид нар бол одоо бас ингээд хоёр талд орчдөг. Би бол соёлын яамны ч хүн биш. Барилгын яамны ч хүн биш болчихдөг. Миний хараад дандаа соёлын яамны ажил хийгээд байдаг. Ингээ ахмад болцсон соёлын яамны шахмад биш.
ингээ барилгын явсан барилгын жахмад шиг ингээ болчихдог. Тэгэхээр зэрэг одоо ер нь бол ингээл одоо залуучууд гүн би ч гэсэн ингээл залуу багтаал ээж одоо ингээл залуучууд өргөлүүлэг хийх оронд залуучууд өөрсдөө сонирхоод өөрсдөө яагаад өөрсдөө ингээд сонирхоод чиглэлд хийх хэрэгтэй байхгүй. Ер нь бол одоо багш тийм ээ. Хэл бичгийн багш, уран зохиолын ингээд салаасаа тавьчих. За эмчнэр бол одоо ингээл салаач нүдний юм шүдний эмч. Нүдний эмч бол шүдний эмч хийхгүй. За архитектурууд бол ерөнхийдөө мэргэжлийн архитектурууд. Энд бол манайхан хотел үйлдэл, авиан төлөлт ингээд янз бүрээр мэрэгжиж байгаа. За манай энд чинь яг ингээд сэргийн сургалтын чиглэлээр мэрэгдсэн юм байхгүй. Энд чинь бол ингээд өөрсдөө ажил дээр сураад ингээд цаашаа өргөлүүлэл явах юм л юу. Жинхэнэ сонирхлоор. Тийм. Гэтэ би одоо архитектор юм чинь юм шинэ юм төлөвлөхгүй байх гэж байхгүй шүү дээ. Нөгөөс таараад эскиз хийчлээ. Өчигөл тэгэл тэр байлгах шүү дээ. Манайд одоо компаниар олон архитектур дамжиж гарсан. Жишээлбэл бизнесэр шийдээс одоо энийг бол эсрэг сурт чиглэлээр одоо хүн бол босоо бодлого хийсэн. Бодлого хийгээд сая бэлтгээд ингээд өөрөө боловсрон хийл одоо яаж орсон. За пост хийдэг архитектурд одоо бас л янз бүрийн салбар зайл ажиллаж байна. Та нөгөө нэг жишээ олгоод нэг хэд хэдэн ажлын зургуудыг үзүүлж ирсэн шүү дээ. Та энээсээ яг бид нэг тайлбарлав. Харанга аймаг Заян хүрээний зогсон доо. Энийг бид нар 90-ад онд хийжсэн. За тэнд нэг судалгаа нь энийг бол бас л манай оргилгаа хүмүүс одоо хийжсэн судалгаа байгаа. Дээр нь манайх 90-ад онд манай сүмчин зургалчлалын төвшин дээр архитектор бол бид нар зураг хийжсэн. Энэ нөгөө хуучны зураг тийм. Энэ яагаад ингэ дахиад хийчих юм бэ? Энийг болохоор зэрэг харангаа яг ингэ дараад чинь яг ил дүрэн сэргийн суд ийм байсан л байхгүй юу? Химжилтийн зураг нэ тийм. Ийм байсныг бол одоо бид нар ийм боломжтой ингээд зураг хийгээд өгсөн. Жоо хөл бүтээ гэдэг. Тэрийг нөгөө аймгийн барилга контор манайх өөрөө засна гэв. Буулгаад. Тэгээд засчаад тавгаа тэрчээр хайцсан. Тэгээ энийг болохоор зэрэг одоогийн хүүхдүүд бол П хэлбэрийн балгас гэж байгаа. Ийм байсан гэдэг чинь энэ дээр бол бид нар хийхдээ ингээд багны залгах зураг гэж байсан. Жишээлх юм бол багны залгаа гэдэг. Багны залгаж байгаа. Чинь бол нөгөө зарим багнаа хэрэгж болохоор гэсэн. Одоо бол энэ бүгдийн буулга айцлахаар одоо бүгд шинээр хийгдээ дахиад зураг. Бүр дорцсон байх юм шүү дээ. Энд чинь 76 он биш лөө. Энэ 90 онд хийсэн зураг байгаа. 97 юм чинь. 91 он. 91 он. Тэгээ 91 онд эднийх нь Аранга аймгийн оймоо юмор хийнэ гээл. Тэгээд тэр аймгийн Тэгээ одоо л энэ засагдаагүй хэвээрээ л байгаа. Одоо хэвээрээ. За одоо жишээлх юм бол бид нар ингээд энэ ингээ багнууд чинь тосроор зурагд шүү дээ. Энэ бол багны залгаа ингээ залгаана гэдэг. Тэгээ чинь энэ бол багнууд чинь зарим нь ингээ ярьж энэ дээр нь залгаад хийх болцоод байсан гэсэн үг байхгүй. За энэ зурагт улсын хэрэг байгаа. Энэ зураг бол юмстай. Ямар ч байсан тухайн үед бол ингээ би хийгээд дараа нь энэ одоо 2018 онд энэ сүлт проект тийм улсаас юу бас тендер зарлаа. Энд нэр нь юу гэж юм? Заян хүрээний зовчин дуу. Тэгээ энэ чинь болохоор бас хэд хэдэн барилгатай. Энэ ингэж ийм юу гэж зарласан. Тэгээ зовчин дуу маань энэ сэргийн сур. Болохоор энэ ийм шинэ барилга барина гэдэг. Энэ болохоор зэрэг Төв Монголын Заян хүрээ Төв Монголын байгаль төгс соёлын зохицолбор гэдэг энэгээ чинь нөгөө Хатанбаатартай гэдэг. Одоо эдгээр бол баригдаа болж өөр газар барьсан. Энэ дээр бол хийдийн төөрөө. Энэ бол одоо нөгөө балгас мэрийн багсалсан. Энэ дээр бол сая энэ ерөөдөө. Энэ тэгээд одоо хэрэгжсэн байгаа юу? Энэ одоо хэрэгжээгүй. Тэгээд ингээл одоо өөр нөгөө одоо энэ гэсэн бидний фото юу нүүр талаас. За нүүр талаас ингээл одоо ингээ баталгаажсан. За энэ дээр бол нөгөө бас халаал цаглаа янз бүр юмнууд. За өнгөдгийн зураг гэж ингэж гарна. Одоо жишээлх юм бол энэ бол нэг маш тавар буулгахад ингээд нэг гарцсан. Энэ бол одоо та нар очиж үзүүлнэ балгасаар байж. П хэлбэрийн балгасаар. Одоо хүүхдүүд тэгж л алга. Ирээд энэ зураглал мураглал нь бол угаасаа байсан зураглалыг сэргийн засварлаж байгаа. Ер нь бид нар бол тэн дээр байсан нэг уул мөр гэж байна шүү дээ. Тэрний судалгаа хийгээд л
Бүр байхгүй болсон юм хажуугийн ойрхон үтэн яа. Хүч хийгээ. Тэгээ ингээд өнгөний код модоор гаргаад те. Тэгээ н 18 онд хийгдсэн тэгэл ингээл хэрэгжээв. За мөн бид нар болохоор тэр энэс өндөр Манчестер Юнайтед нэг бас юм төсөл хийсэн. Бас нэг. Тэр ер нь бол цаг дуусчих. Тэгээд цаг гаргаж бас ярилцлаа гэсэн баярлаа. Тэгээд хамгийн сүүлийн асуулт. За. Ер нь одоо цаашдаа залуу архитекторуудаа өгөх зөвлөгөө таны хувьд юу ах вэ? Одоо залуучууд бол би үнэхээр ихтэй байдаг шүү дээ. Одоо залуучуудаа сонирхоод хийсэн юм хийж чаа. Би болохоор зэрэг одоо амраа гэж бодчих. Ер нь бол нэг олон юмд оролцоод байхгүй одоо ингээ юу болоод ингээ байхгүй. Тэг хүмүүс ярьж л байдгийн одоо бол зүгээр амарна залуучуудад батах хэрэгтэй. Угаасаа би залуу байхдаа л хийжсэн. Амин адилхан яг ид үедээ залуучууд хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ багаас нь хийж сурах шүү дээ. Тэгээд одоо сайхан технологи хөгжсөн байна. Бид нар болохоор зэрэг хуучин одоо ганц зураг дандаа хайлсан дээр зураг авна. Ингээд өндөр том барилга хийж очих ч юм бол бид нар ингээд зэрэгцсэн юм дээр авах болцоо байхгүй. Ингээд ороос нь ингээд ажилтаа авна. Татаад авчих бараг дөрөв ховор. Тэгээ иймэрхүү байсан шүү дээ. Одоо бол яаж ч л бол дороноос гээл авчин дураараа авдаг хийж шүү дээ. Тэгэхээр сонирхол байна. Тэгээд энэ дээр өөрсдийнх нь шинжлэх ухааны технологи ололт ер нь болж өгвөл хамгийн сүүлийн технологиг л одоо нэвтрүүлж ажиллах. Бид нэр одоо CAD дээр хийчлээс нэг л сайхан одоо юу болоод бид нар харууллаа шүү дээ. Нэг зурган дээр хараа хийжсэн юм дээр ганц нэг бичиг тавих гал одоо ууц юмарч наагаал ингээл тэг чи одоо болохоо зэрэг автокад бараг шоосрсан 90-тэй болсон. 90 ч бол үнэхээр одоо ач холбогдолтой шүү дээ. Тэр 3D судалгаа, 3D лазер сканер хийгээ. Тэгээд 90 рүү шууд орж шүү дээ. Тэн дээр гажил энэ төр бүгд ингээ гараад ирнэ. Өнгө одоо бүх юм чинь бүгд. Энэ бол одоо хүмүүс одоо нэх багж шээ. Энэ бол бидний тэр метр бариад хэмждэгээс хамаагүй л нэрвшилтэй. Энэ 10 метрт 4 мм алдна гэсэн тийм за нийтэр нэж. Тэгэд бид нар 10 м явахад 1 см алдах метрээр явах. Хамаагүй боломжтой болсон шүү дээ. Хуучин чинь бол тэр баясгалын инженер ярьж хахад бол тэгж хэмжих боломж байхгүй. Геодезийн багжаар хэмжих. Одоо геодезийн багж гэсэн юм дандаа тийш болсон. Одоо бидний лазер сканерыг нөгөө дата өгдлийг тэднэр өөрсдөө боловсруулаад ийм үүртэй болсон байна шүү дээ. Одоо тэр лазер сканерын үр дүн бол өчнө юмд хэрэгжилж байна. За баярлаа. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг амжилттай дуусгалаа. Тэгээд нэм зөвхөн архитектортай баярлаа. За тэгээд дараагийн удаагийн бичлэг дээрээ ямар төрлийн чиглэлээр сонирхож байгаагаа комент хэсгээр үлдээгээрэй.